сайн байна уу? Бүгдэнд 20 минут өгье. За тэгээд өнөөдрийн ярих ном маань Тодгос юмсны. Тэг зэгс. Тэмүүл гэдэг ном байна. Тэгээд ээжээс мэдлээд энэ амьдралд нэг бүтэн ном бичиж дуусгадаг. Тэгэхээр энэ номон дээр өөрийнхөө номон дээр хэрхэн зөв дүр бүтээжтэй, хэрхэн зөвийг олж, хэрхэн нэмэх цэник багасаа хоримтлуулж авч байна те. Ээж аваасаа гэр бүлийн хүмүүжил хажууд байгаа хүмүүсээсээ тэгээд эргээд өөрөө өсвөр насны дээр насанд хүрээд хэрэг өөрчлөгдөж байгаа. Тэгээд юу мэдээ судаа амьдралын бүх зэг мөчтөл бүхэн өөрчлөгдөж байдаг. Тэгээд Тодгос юмсан гэдэг үнэд нэмэх зүйл, хасах зүйл амьдралд нь байсан. Гэхдээ хамгийн тод гүйгүүлж өгсөн зүйл энэ хүний амьдралыг ирээдүйд өөрчлөх байсан зүйл нь шүлгийн уралдаанд оролцдог байсан. Тэгээд 10 жил тагтаал тэрэнд авьяастай тэрийг бичдэг. Гэхдээ тэрийг нэг юм зөв хөгжүүлж зөв болгож яваагүй. Тэгээд ер нь хүн хамгийн хэрэгтэй зүйл бол гэр бүлийн хүмүүжил, эргэн тойронд байгаа зүйл. Тэгээд бие даах, тий хүмүүстэй уулзах, хол байж явах, тий хол явах, ганцаараа байж үзэх гэсэн зүйлс байд юм байна. Тэгээд үлдсэн нь бол өөрөө судлана, өөрөө олно, өөрөө алдна. Тэгээд Тодгос юмсан гэдэг хүн бас энэ номон дээр өөрийнхөө амьдралын болсон төрсөн тий гарсан алдсан зүйлээс ухаарсан зүйлсээ зүгээр л энгийнээр ямар нэг шүүлт хийхгүйгээр ном дээр бичсэн. Тэгээд амьдралын эхний үе дээрээ нэмэх цэник авч ирсэн зүйлсээ эргээд авч ирсэн зүйлс нь хасах болсон тий. Тэгээд өөрийгөө тий гоё явж гин тий баг алж гин гэж бодож ирсэн зүйлс нь ирээдүйд нэг ч найзгүй, нэг ч хайртай хүнгүй болтол нуурыг нь авчдаг. Тэгээд сайхан ихнэрээ тий хүүхдээ Монгол үлдээгээд өөр хүнтэй гадаад руу цагаачлаар очдог. Тэгээд нөгөө хүн ч гэсэн одоо ингээд тэг хүн яг хэцүү үедээ нэг амир тэгээд миний хувьд бас энэ номыг авч амьдралдаа хэрэгжүүлж байгаа зүйлс нь би бас адилхан өөрийнхөө номыг одоо ингээд 30 жил бичиж явсан байна. Тэгээд хасах цэнэгтэй, нэмэх цэнэгтэй нь аюу их байсан байна. Тэгээд гадаадд очиод алдсан зүйл, Монголд алдсан зүйл аюу их байна. Тэгэхээр Солонгос тахад хамгийн зөв залах маань өөрийгөө хасах цэнгийн хамгийн сүүлийн шатн дээр авчихсан. Тэгээд хамгийн сүүлийн шатн дээрээс баг багаар алдаад тэгээд яг одоо нэг би бол явж байгаа. Тэгээд ер нь хүн өөрийгөө олоог байхдаа амьдралын ухаан гэдэг зүйлийг ойлгоог байхдаа их л тийм бардам юм шиг байгаа. Тэрвэн тийм. Ер нь би л гэж хэлдэг. Ер нь би л ер нь тийм энэ амьдрал дээр зүгээр лаг байна, мондог байна. Хүмүүс намайг одоо бишрээд нэг гэж боддог. Өөрийгөө алж ийн гэж бодоод байгаа тийм. Хүмүүст нь болстой ингээл говьяжлыг л. Энэ номон дээр бичсэн зүйлс ч гэсэн энэ нөхцөл бас яг тийм үе байсан. Өөрийгөө олоогүй тийм шоуддаг, наригдаг, явдаг тийм үе байсан. Гэхдээ явж бичсэн юу болтгоо гэхэлэр хүн явж хойд гэрээ хараа хогч явж өөр дөрөлддөг. Энэ амьдралд чамаас өөр хинч байхгүй. Тэгэхээр чи өөрийгөө ялахгүй бол энэ амьдралд өөр зүйлийг ялж чадахгүй. Тэгэхээр энэ амьдрал мянга мөнгөтэй байгаад ажил зарлыг олж авахгүй. Яг ууж идэж зугаацж нариж явах болоо. Гэхдээ ууж идээд ухаан санаа балартаад сайхан байгаа ч гэсэн маргааш нь хоёр дахин хэцүү байдаг шүү. Надад ч гэсэн тийм үед зөндөө байсан. Маргааш нь бүр хэцүү. Бүр дордно. Чиний толгойд бодогддог байсан зүйлс хоёр дахин нэмэгдэн гэсэн. Хинч байхгүй юм шиг санагдана. Ганцаархан амьд хүнстэй юм шиг санагдана. Хайртай хүүхдүүдтэй санана. Хайртай хүлээн санана. Тэгээд үхмээр санагдана. Хүүхдүүдийнхаа хоол идэж байгаа, хүүхдүүдийнхаа хамт байсан үеийг, эхнэрийнхээ хамт байсан үеийг, инээж байгаа тэр зураглалыг, хамт хөтөлцөөд явж байгаа тэр зураглалыг бодно. Тэгэхээр яах вэ гэхээр тамд очиж зүйлийг санагдана. Тэгээд хүн ингэж өөрөөрөө баллаад байдаг. Тэгээд яг одоо миний хэрэгжүүлж байгаа зүйлс маань архины хэрэглээ, тамхины хэрэглээ хоёрыг хязгаарласан. Тэгэхээр хязгаарлаад өөрийгөө бариад багаар мэдрээд яваад ирэхээр хүн
өдөр болгоны нарыг ямар үнцэнтэйг, өдөр болгоны амьсгалж байгаа агаарыг, хамт амьдарч байгаа хүмүүсийг ямар үнцэнтэйг мэдэрдэг. Тэгээд ийм болсон зүйл надад юуг мэдрүүлж байгаа вэ гэхээр яг саний хийсэн зүйлсийг мэдрүүлж байгаа, саний хийсэн зүйлийг мэдрүүлж байгаа. Тэгээд Тодгос Симпсон гэдэг зохиолч өөрөө Австрали руу цагаатчийн визээр очиод те ажил ажиллахгүй хамт оцсон хүн нэгээд эмэгтэй хамт оцсон хүнтэй те хоорондоо тохиролцоод юм уу те эргэж уулзахаар салаад өөрт нь тэнд хинч байхгүй. Тэгээд өөрөө өвчтэй амиа орлдог. Тэгээ харин хажууд нь азар эмээх хоёр байж ээж хоёр гэж таардаг. Тэгээд өөрийнх нь амиа ордог. Тэгээ эмнэлэгт өглөөдгөө очиод хэвтээд эмчлүүлж ягаад дахиад өөр онцтой өвчтөөгөө мэддэг. Тэгээд эмч халуун дурх залтай хальтаа тэгээд гар үс яадаг. Та одоо ингэ тэрэ өгөх юм бол одоо таны дээр зүйлсийг эргэж авах хүний усны дугаарыг одоо өгөөч гэж асуудаг. Яг тэр үед өөрийгөө хинч биш гэдгийг намайг энэ холоос ирээд миний юмнуудыг авах хүн байхгүй гэдгийг амьдралын хамгийн ёроолт хамгийн хасах зүйлээр очисон байгаагаа яг тэр үед мэддэг. Би ч гэсэн бас яг солонгос тахтаа өөрийгөө тэгж мэдэрч илаа. Яг тийм ертөнцид очисон байснаа. Тэгээд тэр эмнэлэгт байсан хэдэн сар өөрийнх нь амьдралыг оронгоор нь өөрчлөх шалтгаан эрэлтийн цаг болдог. Тэгээд шүлэгчих нөгөө нэг өмнө хийжсэн жижигхэн биений өмнө хэлчихсэн шүү дээ. Хүн тэгээд энэ амьдралыг харахтаа хэрэг харж тахгүй бол ийм том зүйлээс нь ч гэсэн жижигхэн зүйлээс нь харж тахгүй. Тэгэхээр энэ үед 10 жил тахта шүлэг найрагдаг. Шүлэг өмшдөг байсан тэр зүйлс нь өөрийнх нь ирээдүйд өөрийг нь өөрчлөх тэр том зүйл байсныг олж хараагүй. Тэгэхээр яг тэр тухайн эмнэлэгт байх үедээ л яг өөрийгөө олж нээж тэр шүлэг те би өөрөө яг ижил байх хэрэгтэй энийг хийх хэрэгтэй хүн юм байна. Гадаа явж байгаа хүмүүс өөрийнх нь дээр ямар гоё те энгийн болохыг харж байгааг агаар амьсгалах ямар гоёыг нар мандах ямар гоёыг олж мэддэг. Тэгээд тэр цагаас хойш бүр мөсөн өөрчилж жижигхэн өрөөнд те жижигхэн ширээн дээр хоолоо хийж шүлэг найраглаа бичиж тэгээд дээр нь мундаг эмэгтэйтэй уулзсан учрна. Тэгэд одоо бидний мэдих 5 бот нам нь тэндээс гаралтай. Наадтай. Өмнөхөн нөрөн дээр өгсөн хойно нь авсан дээр нь хэлсэн үг. Өөрсөн хойно нь хамаа барих мөнгө хоёр аль аль нь хоосон чанартай гэж. Тэгээд хүн ер нь суралцаж явж байхдаа хамгийн дуртай зүйлээ хийж байхдаа давхар суралцаж явж байдаг. Жишээ нь энэ номон дээр Тодгос Симпсон гэдэг хүнтэй ном бичгээд ийм гацдаг ноутбуктэй тийм. Тэгээд дээр нь өөрийнхөө номыг одоо хэвлүүлэхээр мөнгө байхгүй тийм. Тэгэхээр одоо номны гаднах одоо автор юу гэдэг бүх юм өөрөө хийсэн. Тэгээд өөрөө хийхэд бол тэрийг мэдэхгүй. Тэгэхээр аппликейшн одоо бүх юмнуудыг өөрөө аваад тэгээд өөрөө бүгдийг сураад тэгээд ном гэдэг зүйл рүү анх удаа орж үзэхэд бол бүх номнуудыг уншиж судалж тийм. Одоо ямар хуу ном бичих үү? Ямар хуу ном нийт төрлөөр бичдгийг энэ талаар суралцсан ийм зүйл хийсэн. Тэгээд гэхдээ ер нь бол хүн болгоноос өдөр төрөл авч болно. Ямар хуу бичдэг, ямар хуу аялахтай тийм, ямар хуу одоо чиглэлтэй бичдгийг харж болно. Үзэж болно. Гэхдээ хүн одоо өөрөө хийж байгаа бол өөрийнхөө хүсэл бодлоор өөрийнхөө бичиж байгаа зүйлээр илүү гоё зүйл хийх нь одоо өөр хүмүүст илүү хүрдэг юм байна. Тэгээд энэс хойшоо ном бичиж, тууж бичиж ингэж галзуун шиг 1-2 жил амьдсан эцэст тэр том гоё номнуудаа хэвлэлтэнд оруулдаг. Өөрийнх нь хэлгээр би ирээдүг зөвхөн хараагүй. Гэхдээ зөв өөрийнхөө бичих гэсэн зүйлийг бичсэн гэж хэлдэг. Тэгэхээр энэ хүний бид одоо амьдарч байгаа. Тэгээд энэ ирээдүгт харж амьдарч байгаа зүйл нь шалгандаа. Тэгэхээр хэрвээ бидний амьдрал угаасаа ном. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө амьдралын номыг хасах нэмэгцгээ тий хэрхэн зөв тэмүүлж явах нь хувийн өөрийнхөө сонголт. Тэгэхээр миний хувьд хасах нэмэгцгийн тэмүүлэл маань яг их хайртай гэдэг нэрэнд ор алдсан тэр хүмүүсийг тий бодож өөрөөрөө хамгийн хасах руу аваачиж тэгээд тэр хасгаас нэмэгцэн болтол өөрийгөө хүчтэй илэрхийлж 20 оноос хойш хүчтэй илэрхийлж явж байгаад алдаад ном зохиол
хүмүүстэй харилцах өөрөө ямар байдгийг олж мэдээл явж байлаа. Тэгээд 24 онд бас 24 онд бас дахиад амар том алдсан би гар. Гэтэ 22 онд яг тийм зүйлийг алдаад ганцаараа байгаад үзээд сэтгэл зүйний ямар хөө байдалтайг мэддэг арай гайгүй болсон байсан учраас юм л гайгүйсэн. Гэтэ хийх зүйл хүмүүсээс судалцах зүйл авих байсан. Тэгээд тэр зүйлүүд дээр эмнэлэг тахтаа өөрийнхөө харийг алдсан байх та суралцсан. Эмнэлгийн орон дээр 3 сая итгэдэг юу гэсэн бэ гэхээр тэнд чинь Монгол хүн байхгүй ганцаархны Монгол байдаг. Юу гэсэн бэ гэхээр би дандаа ном уншижсэн. Подкаст их сонсдог байлаа. Англи хэлээс тавцдаг байлаа. Тэгээд энэ болгоны өдөр болгоны хичээл хийж тэгэхээр эмнэлэгтэй хугацаа тавсан. Өглөө болгон мандж байгаа нарыг гарч хардаг байлаа дээвэр дээр. Өглөө болгон гарч алхдаг байлаа. Алхангаа гоё хөгжим сонсдог байлаа. Тэгээд гадаа алхаж байгаа хүмүүс ямар гоё байгааг мэдэрдэг байлаа. Өвцөн эмнэлэгт хийж байгаа гажлахгүй. Тэгэхээр тэнд унтчихсан ор маань хичээл хийсэн ширээ маань хамгийн түрүүнд бодогдсон. Очоод сайхан орон дээр унтах юмсан. Сайхан ширээн дээр суугаад хичээлээ гээд хажуугаар нь гоё жимс идэх юмсан гэдэг тийм бодлоо байсан. Хүн гоё байсан зүйлээ сандаг, амар их сандаг, зүндээ сандаг. Гэтэ санаж агаад очоод хэдэн минутын дараа тэр нь замхарч алгалдаг. Тэгэхээр бид нар энэ амьдралдаа тэр бүр ингэ санам барин, өгүүлэн барин тий байж очиж тэрийг нэг хэдэн минутын дараа мартаж байгаа тэр зүйлийг зөв их хэрэгтэй гэж боддог. Тэгээд хоёр одоо ирээдүйд хийх зүйл маань, ирээдүйд миний бичиж байгаа номны хууцнууд маань өг болгоно, өгүүлэл болгоно зүв байгаасай. Хийж байгаа зүйлс маань олон хүнд урам өгөөсэй. Олон хүний өдрийг харах, өдрийг барих хүчин байгаасай гэж бодож байна. Тэгээд та ч гэсэн бас амьдралдаа хасах нэг цэник тий тэмүүлэл донд бүтчихэд амьдарч байгаа бол бас энэ номыг нэг уншаад үзвэл ухаалал хайлж магадгүй байна. Энэ номон дээр тийм гоё сайхан тий танд ингэ шууд өгөх зүйл бол байхгүй зүгээр амьдралаас хэрхэн зөвдөө зүгээр одоо бидэртэй айлах амьдралтай гэдгийг олж мэдэх баг. Тэгээд энэ номыг уншаад үзээрэй гэж та бүхэнд бас хэлмээр байна. Тэгээд бүгдэнд нь баярлалаа намайг үздэг. Тэгээд бас ирээдүйд олон гоё зүйлсээс уулзна гэж бодож байна. Тэгээд баярлалаа. Талархаж байна бүгдэнд нь. Тэгээд баярлалаа. Баяртай.